За төсвийн тодорхойлыг бол дэмжиж байгаа. Дэмжихийн дээр дэмжиж байгаа. Түрүүн ганц хоёр гишүү төсвийн тодорхойлыг одоо 2 3 хийчлээ пупа гэж хэлээ. Төсвийн тодорхойлол хэдэн удаа хийсэн ч болно. Тийм учраас төсвийн тодорхойлыг би одоо дэмжиж байгаа. Зүгээр дахиад тодорхойлол хийх нөхцөл байдал үүсэх үедээ гэж боломжилж байгаа. Бас тооцооллоо төлөвлөлт энэ төрөө маш сайн хийсэн баха гэж явахлан сайд бас найдаж байгаа шүү гэдгээс нэгдүгээр хэлчихье. За хоёрхан асуулт байна. Засгийн газрын хийх газрын дараагаас юм уу энэ төрийн албаны зөвлөлийн дараагаас энэ сууж байсан. Сайн төрийн албаагчдын 9% ингээд цомогдох нь ингээд нэг шугам татсан юм шиг юм ярьлаа шүү дээ. Надад нэг ийм санал байна. Сүүлийн 10 жил төрийн албаагчдад эрс нэмэгдсэн. За миний 3 жишээ хэлчихье. За Монгол банк жишээлбэл одоо 10 жилийн өмнө 300 орчим ажилтнаа одоо 300 орчим ажилтнаа байсан бол одоо 750 болцсон явж байгаа. За санхүү эдийн засгийн яам гэж байсан тийм ээ. Хуучин санхүү эдийн засгийн сангийн хамчин эдийн засгийн хамт хамт байсан шүү дээ. Тэгэхэд 120 30 хүн ажиллаж байсан. Одоо тус бүрдээ 160 хүн ажиллаж байгаа. За манай их хурлын хамгааллын газар уучлаарай. Би энэ 2006 онд их хурлын хамгааллын газар ажиллаж байсан. Тэгэхээр 120 хэдүүлээ ажиллаж байсан. Одоо 300 хүн ажиллаж байгаа. Тэгээ энэ тун шинжилгээ хийж үзсэн юм уу? Манай төрийн албан зөвлөх юм. Энэ нь яагаад нэмэгдээд байна? Эсвэл их хурлын ажил ингэж нэмэгдсэн юм уу? Эсвэл засгийн газрын ажил ингэж огцом нэмэгдэв. Эсвэл Монгол банкны ажил тэгж их хэмжээгээр нэмэгдэв. Энэ бодтой өсөлт үү ямар өсөлт вэ? Энд төрийн албаны зөвлөлийн зөв дүрм журм батлаа сууд юм уу? Эсвэл энэ нэг ажлын байрны энэ зураг авалтан дээр хийж тодорхойлдог юм байна уугүй юу? За энэ дэр нэг хариулж өгөөш. Бас хэрэглэх газрын дээр бас энэ дээр бас нэмж хариулж өгвөл их сайн байна гэж юм. За эхний асуулт нь юм байна. За хоёрдугаар төсвийн доктортой байдлын зөвлөгөөр юм хэдэн хүн сууж байна. Улсын их хурлаас сомлогддог. Сүртэй байгууллага байна. Баахан эрдэмтэн докторд орсон. Тэгээ та бүхэн засгийн газарт төсвөтэй холбоотой санал дүгнэлтээ өгж байгаа юу? Өгж байгаа бол та бүгдийн үг энэ төрийг авч гин үү үгүй юу? Тэрийг нэг бодиттой хариулж өгмөр байна. Хэрвээ авдаггүй бол ингэж тийм одоо байгууллага байж суугаад ширэг байхгүй. Тийм учраас төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн та нар ямар хэмжээний одоо санал дүгнэлтийг засгийн газраас гаргаж өгч байгаа? Та нарын үг энэ төр ер нь энэ засагт нөлөөлж гин үгүй. За ийм хоёр асуултыг асууч. За эхлээд засгийн газрын хэрэглэхийн дарга Бямцаг цайд хариулъя. Дараа нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс 3 За авторч авсан гишүүн бас маш чухал асуудал хөндөж байна. Ер нь одоо сүүлийн 20 жил одоо юу гэдэг 2005 онд Монгол улсын хүү амныг 2 сая 500 гаруй мянга байсан. За өнөөдөр бол 3 сая 500 мянга болсон байгаа. Ингээд аваад одоо 20 жилийн хугацаанд аваад үзэх юм бол 40% өссөн байгаа. 40%. За тэгвэл төрийн албаагчийн тоо 2005 онд 120 мянга байсан. Өнөөдөр үндсэндээ бол 230 мянга ширхэг хүрч байгаа. Энийг аваад үзэх юм бол 80 бараг 90% өссөн. 90%. За мөн одоо төрийн албаагчид авдаг цалин 2005 онд дунджаар нэг 900 орчим мянга байсан бол одоо 2 сая 200 мянга болсон. Энэ дээр аваад үзэх юм бол 2.5 дахин нэмэгдсэн. Гэх мэтлээ ингээд ерөөсө нэмэгдээд л байгаа юм л да. За энэ төрийн албаагчдыг бас ингээд нөгөө улс төрийн албаагч нь 2500 онд байсан бол 2025 онд 3800 болсон байгаа. Төрийн засгийн албаагч 2005 онд 9400 байсан бол 2025 онд 21000 болж доо нэмэгдсэн. Төрийн тусгай албаагчдын тоо 2005 онд 22000 байсан бол 25 онд 49000 болсон. Төрийн үйлчлэгийн албаагч нар багш эмчнэр 2005 онд 85000 байсан бол өнөөдөр 152000 болж нэмэгдсэн. Үндсэндээ ингээд 2 дахин. За төрийн үйлчлэгээ бол ойлгож байгаа. Төрийн тусгай албаагч бас ойлгож байгаа баг. Яг харахгүй одоо хүн амын тоо өсөж байгаатай холбогдоод төрийн үйлчлэгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн одоо хүртээмжтэй байдал бий болгох. За цагдаа зэрэг бас аюулгүй байдал, ард иргэдийн хамгаалан тайван байдлыг хангах гээд хүн амын тоотоос уйлдах баг. За энэ дээр нэг нэмэгдэж байгаа бол сая таны одоо хэлж байгаа төрийн захиргааны албаагчдын тоо. Монгол банк 350 байж байгаа 750 болцсон. Улсын их хурлын хамгааллын газар 120 байж байгаа одоо 300 гаруй болцсон. Гэт ингэ ярьж байгаа энэ хэмжээгээр одоо бүтээмж нэмэгдсэн үү?
За цалин бол нэмэгдсэн байна. Байгууллагын тоо бол нэмэгдсэн байна. Урсгал зардал бол 2005 онд 500 гаруй тэрбум байсан бол одоо өнөөдөр 24 их найд болж 40 гаруй 44 дахин нэмэгдсэн. Гэхдээ одоо энэ бас мөнгөний ханшийн уналтаар тооцогдох байх л да. Тэгэхээр энэ дээр л одоо биднээс нэлээд том дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй байгаамаа. Ингэж цаашдаас илүү анхаарч ажиллахгүй бол одоо зайлшгүй анхаарах хэрэгтэй. Даргын тоо бас нэмэгдсэн. 95 онд 97 онд байгууллагатай толгой байгууллагатай байсан бол 2019 онд 4374, 2024 онд 4276 гээд дарга нарын тоо ингэж нэмэгдсэн. Сая одоо таны түрүү бас хэлсэн нөгөө газар хилцээний дарга нар гэдэг одоо их олон даргатай болсон. Нэг хүнд ноогдоход даргын тоогоороос дэлхийд тэргүүлж иж магадгүй. Тийм болохоор л одоо энэ дээр анхаарах хэрэгтэй. За 9% орон тооны цомогтхлын асуудлыг бол сая 26 оны төлөвлөгөө хэлэлцэж явах үед эдийн засгийн хөгжлийн сайд маань оруулж ирсэн. Бид үүнийг бас баталцсан. За үүнийг л одоо бас хэрэгжүүлэх хүрээнд ярьж байгаа. Гэхдээ энд бол ямар нэгэн хүнийг одоо бас цомогтоход ажлын болохгүй. Одоо байхгүй байгаа сул байгаа орон тоог тийм үү? Нэмж хүн авахгүй царцаах замаар үндсэндээ бас аль болох одоо төрийн албаагчдыг хохироохгүй байхаар ийм одоо зөөлөн одоо газардуулах ийм бас бодлогыг хийж хэрэгжүүлж энэ бас тодорхой хэмжээний бас төрийн албыг цомхон чадварлаг болох энэ талд анхаарах гэж байгаа. Засгийн газрын хэлэх газраас цаашдаа бол илүү одоо саяны хэлсэн тоонууд дээр илүү наривжилсан бас судалгаа хийж одоо гүн одоо цаашдын шинэ одоо шийдэл одоо бодлого бас гаргана гэсэн тийм бас төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг хэлье. За төсвийн тогтвортой ажлын зөвлөл 3 намрын эндрийг их хурлын гишүүд 3 намрын эндрийг чөлөөлж өгөөрэй. Сантай гишүүн хамт хариулах гэдэг нь. За эрхэм гишүүн алдарч хохлон гишүүний асуултанд хариулъя. Төсвийн тогтвортой ажлын зөвлөлийн гишүүн Инх бат. Тэгэхээр төсвийн тогтвортой ажлын тухай хуульд 2024 оны 7 дугаар сарын 7-нд бол өөрчлөлт орсон. За энэ өөрчлөлтөөр бол төсвийн тогтвортой байдлын зөвлөл орон тооны байгууллага 7 гишүүнтэйгээр томилогдож ажиллаж ирсэн байгаа. За өөрөөр хэлбэл 2024 оны 1-р сарын 11-ний өдрийн улсын их хурлын 4-р тогтоолоор энэ 7 гишүүн маань томилогдсон. За өнгөрсөн хугацаанд 24 оны 3-р сарын 15-нд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16-гийн эшлэрх 5 дээр үндсэн 6 чиг үүргээр ажиллахаар хуулиар заасан. Энэ дагуу бол төсвийн дунд хугацаанд төсвийн үрээний мэдээлэлд ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн таамаглалыг боловсруулах, за жилийн төсвийн төсөл дүгнэлт өгөх, за мөн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд дүгнэлт өгөх, засгийн газрын санхүүгийн нэгдсэн тай. за нэмж 1 минут өгье. Улсын төсвийн гүйцэтгэлд бол дүгнэлт өгөх гэх зэрэг бол чиг үүргээр ажиллаж ирсэн. Тухай бүр бол эдгээр танилцуулга дүгнэлт зөвлөмж материалуудыг засгийн газар эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамд хөргүүлж ирсэн. За өнгөрсөн хугацаанд миний тавхан тавьсан хэлэх үгэн дотор бол эдийн засгийн хөгжлийн яам сангийн яам маань нодлон жил бол манай дүгнэлтийг тодорхой хэмжээгээр бол хүлээж аваагүйгээр төсвийн төслөө боловсруулж батлуулж байсан. За төрийн албаны зөвлөлөөс алдарч хохлон гишүүнд бас мэдээлэл өгөхөд сая дэгийн тухай шинэ хуулиар төсвийн тогтвортой байдлын зөвлөлд бас эртхэн мэдээлэл хүргүүлдэг, дүгнэлтээ сайн танилцуулдаг эрх зүйн орчин бас нэлээд сайжруулсан. Тэгвэл энэ мэдээллүүдийг авч чадахгүй байгаа байхгүй төсвийн бүстэй холбоотой мэдээлэл. За 4 намрын ажлын хэсгийн микрофон. За алдарч хохлон гишүүний асуултанд хариулъя. За тоо баримтуудыг сая бямцах цайд хэлжлээ. Ер нь засгийн газрын хэрэглэх газартаагаа төрийн албаны зөвлөл сангийн яам тоо баримтуудын зэгцэлтийг нэлээд сайн хийж байгаа системийн одоо шинжилгээ хүрээнд төрийн албаны зөвлөлөөс энэ төрийн одоо байгууллагуудын болон төрийн албан хаагчдын тооны нэмэгдэлтэй холбоотой зөвлөмж болон саналуудыг тухай үед бол засгийн газар болон холбогдох байгууллагуудад өгдөг гол юм нь юу гэдэм бэ гэхээр мэдээж одоо улсын хүн амын хөгжлийн болон хүн амын тоотой уялдуулж төрийн албан хаагчдын тоо нэмэгдэнэ. Тэгвэл сүүлийн одоо
ялангуяа сүүлийн 5-10 жилд бол төрийн захиргааны албан агчинтай X нэмэгдэж байгаа дээр дүн шинжилгээ хийж чигүүрийн шинжилгээнүүдийг ялангуяа яам агентлаг засаг даргын тамгын газарт хийх нь зүйтэй байна. Энэ дээр бид нар хян шинжилгээ хийжсэн хоёрч тайлангаа бол холбогдох байгууллагуудаас хөргүүлж ирсэн. Тэгээ одоогийн энэ их хурлаар хилцэж байгаа 9% орон тооны буулалт болон Тодруулах. За алдарчлахлан гишүүн нэмж тодруулъя. За сая манай төсвийн доктортой хуулийн зөвлөлийн бидний саналыг тодорхой хэмжээгээр аваагүй гэж хэлж байна. Ер нь аваагүй л юм. Гэхдээ та хэд мань одоо бас сангийн хамтаас хамтарч ажилламаар байна. Санд энтрийг төрүүлж өгөөд өөрсдөө одоо байгаа гэдгийг бас мэдрүүлж ажилламаар байна. За би төрийн албан дээр ийм шаардлага тавиад байж төрийн албан зөвлөлийн дарга та хэд мань одоо миний саяны хэлсэн ийм жишээнүүд байна шүү дээ. Монгол банкныхаа одоо 10 жилийн дотор 350 төрлийн албан агчин 700 болчлаа гэдэг шүү дээ. Яг яагаад ингэж өссөг вэ? Энэ бүтцийн шинжилгээг өөрчлөлтүүдийг судалж үзмээр юм биш үү? Автоматар 9% асыг гэж яхаар энэ өссөн байгууллагууд яагаад 2 дахин өсч вэ? Ажил нь үнэхээр нэмэгдсэн юм уу, нэмэгдээгүй мүү гэдгийг ингэж үзэхгүй бол бид нар ингэж аажим нэмэгдсээр байгаад төрийн албан тооч хэдэн зуун мянга болчиход байгаа. Тэгэхээр та хэд мань төрийн албан зөвлөлийн зөндөө ажилтнуудтай та бүгд энийг одоо үзэж болохгүй юу? За Бямцагт цаад хэрэглэхийн дарга. Тэгээ алдар жавхлан гишүүний хөндөж байгаас л маш зөв. Бид нэлээд тийм том орон цогцоор нэг дүн шинжилгээ хийж үзээд цаашдаа бас шинэ шийдэл бас бодлого гаргах цаг нь болсон байгаамаа. Одоо төрийн албаагч авч байгаа цалин дөрөв би 2 сая 200 дунджаар гэж хэлсэн. Гэтэл одоо ингээд янз янзын нэмэгдлүүдийн бас нэмээд яриад үзэхээр хамгийн дээд нь 280% нэмэгдэл авчихна. 2 сая төгрөгийн цалин авдаг үндсэн цалин. Дээрэс нь нөгөө нэг одоо олон төрлийн янз янзын төрийн албаны хууль одоо бус хуулиудаар нэмсээр байгаад ингэсэн. Тэр нэмэгдлүүд нь аваад үзэх хамгийн дээд нь 280%. Буюу одоо үндсэн цалин 2 сая, нэмэгдэл цалинтаа 5 сая 600 цалин авдаг болсон. Энэ жил үндсэндээ нөгөө төсвийн зардлыг нэмэгдүүлээд тэг бүтээмж нь бас яг түүнтэй адилхан байна уу гэж үзэхээр бас тийм үү. Бүтээмж нь бас дахиж үнэлж үзэх хэрэгтэй. Дахиад одоо юу гэдэг юм бас одоо мэдээллийн технологи, химэл, оюун ухаан гэдэг олон давуу талууд бий болцсон байж байгаа. Энийг одоо аваад үзэх юм бол өшөө илүү тийм үү бүтээмж гарах хэрэгтэй. Гэтэл бүтээмж гарах За төрийн албаны зөвлөл нэмж хариулъя. За гишүүний асуултанд нэмж хариулъя. 2024-2025 оны эхний 3 сард төрийн албаны зөвлөлөөс өмнө нь одоо байгуулагдсан байсан нийт 16 яам болон засаг даргын тамгын газарт яг энэ одоо чигүүрийн шинжилгээгээ зөв хийж оронтойгоо зөв тогтоосон хэсэгтээ шалгалт хийж зөвлөгөө зөвлөмжүүдийг өгсөн. Өгөөд одоо ерөнхийдөө бол нийт алдаа дутагдлын 60 гаруй хувийн засагдаа явж байна. За улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооноос манайд бас үүрэг өгсөн байгаа. Улсын их хурлын харьяа бүх байгууллагуудад яг энэ шалгалтыг хийгээд ямар одоо давхар зөрчил байгааг илрүүлж гаргаж ирэх гэсэн үүрэг өгсөн. Бид нар энэ дээр бол одоо ингээд ажиллаа явж байгаа.